За манай электрон төхөөрөмж үйлдвэрлэгчтэй холбоо 2015 оны 12 сард байгуулагдсан. За байгууллагад бол удаан байна. Тэгээ бидний зорилго бол ерөөсөө Монголд электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийг дэмжих, ялангуяа инновацийг хөгжүүлэхэд илүү анхаарал ажиллагээд үүндээ холбооны тул анхны урлаа хийсэн. За холбоо бол нийтдээ Монголын электрон төхөөрөмж үйлдвэрлэгч нарын 30 орчим байгууллагаас бүрдэж байгаа. За манай холбооны гишүүнээр бол одоо бидний сайн мэдэх шинэ ухааны технологийн их сургууль, за Arena Electronics, Proton Electronics гэх мэтээр олон электроник компаниуд нэгдсэн байна. За бидний холбооны анхны хурлаараа бол ерөнхийлөгч бусад бүх хүмүүсээ сонгоод холбооныхоо үйл ажиллагааны чиглэлээр тодорхойлсон байна. За манай холбоо бол дараах 4 чиглэлд үйл ажиллагаа явуулахаар тогтцсон. За нэгдүгээрт бол High Technology Park байгуулна гэж нэгдүгээр үйл ажиллагаа. За дараагийнх нь бол инновац хөгжлийн төв. Хөгжлийн төв байгуулна. За дараагийн үйл ажиллагаа нь технологийн сан байгуулна. Дараа нь гадаад харилцаа. За ийм 4 чиглэлд үйл ажиллагаа явуулахаар ерөнхийдөө шийдэгдсэн. За бид нар гадаад харилцаан дээр бол энэ NPC гэж Монголын Business Circuit Association гэдэг энэ холбоо бол гадна талдаа ямар гэдэг вэхээр Японых нь GPC гэдэг энэ Японых. За KPCA Солонгос улсын холбоо байгаа. За CPC гэдэг хятад. За энэ гурван улсын холбоотой бид нар хамгийн түрүүнд холбогдоод ажиллаж байгаа. За мөн 50-ны холбоо бид нар бас ерөнхийдөө дараагийн төлөвшүүлж үзэж байгаа. Энэ 50-ны бол TPCA. Тэгээ энэ холбоо бол ерөнхийдөө дэлхийн том улс орн болгоны холбоотой нийтчихсэн. За тэгээ энэ холбоонууд ямар зорилготой эдгээр ажилтдаг гэхээр энэ нэгдүгээр энэ электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдэд дэмжин, хоёрдугаар энэ сан байдаг, гуравдугаар энэ дээр энэ экспертүүд, технологийн экспертүүд ажилладаг. Тэгэхээр бид нар бол ерөөсөө тэр эднэртэй хамтран ажиллаад тэр үйл ажиллагааг Монголд хийнэ гэж бодож байгаа. За технологийн парк байгуулах ажил бол ерөнхийдөө одоо бид нар энэ тезийг боловсруулж байна. Одоо энэ тезийг боловсруулаад дуусч байгаа. За байгуулагч нь үлгээ хийгдэж байна. За тэр технологийн үлгээ хийх. Энийг бол бид нар энэ GPC холбооны нэг экспертүүдтэй хийлгэж байгаа. Энэ үлгээ байна. За энэ гурван ажил хийгдчих юм бол бид нар засгийн газрын бодлогоор зөвшөөрлөө авах боломжтой ингэ явж байгаа. Энэ холбоо парк бол ерөнхийдөө байгуулсан. Энэ парк бол Төвөмгийн хөшгийн хөндөд 30 га газар дээр одоо шинээс хонгосны буудлын хажууд 30 га газарт л ерөнхийдөө төлөлт нь хийгдсэн байгаа. За инновац хөгжлийн төв гэдэг энэ бол бидний одоо хамгийн их хөгжүүлэх гол үйл ажиллагаа энэ дээр явж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар яах ч байгаа гэхээр Монголд бол өнөөдөр инновацийг хөгжүүлэх, инновацийг бүтээгдэхүүн хөгжүүлэх гэж маш олон жил яриад олон компаниуд энэ дээр ажиллаж байгаа, стартапууд ажиллаж байгаа. Тэгэхээр нэгдсэн нэг шийдэл байхгүй үдэн зөрөхгүй байна. Тэгэхээр бид нар энэ дээр яаж ажиллах гэж байгаа юм бэ? Тэгэхээр ерөнхий бүтцэн бол за нэг юм инновацийн нэг төв байгуулад за тэгэн дээрээ ийм бүлгүүд одоо юу утааны одоо шийдэл гаргах бүлэгчид юм уу те. За өөр технологийн бусад бүх төрлийн шийдлүүдийг гаргадаг нэг 5 групп үүсгээд баг үүсгэнэ. Тэр баг дээр ажиллаа.
одоо хүмүүсээ хуваарлаад ингээ ажиллуулад энэ шийдлийг гаргаад тухайн шийдлээ энд байгаа энэ нөгөө экспертийн багаар үнэлүүлээд яг эцсийн тохиолдолд энэ шийдлүүд үнэхээр сайн шийдлэр нэ гэдэг эндээс үнэлээ гаргаж ирсэн тохиолдолд энд оюуны өмчийн патентч болох оюуны өмчийг авах ажлыг хийгээд за дараагийн нэг ажил нэхэр энэ технологийн сангаар дамжуулаад энэний хөрөнгө оруулалтыг босгох, хөрөнгө оруулалтыг хийж өгөх ийм ажлууд хийх төлөвтэй байна. Тэгэхээр энэ одоо стартапууд залуучууд бүгдээрээ нийлээд манай энэ холбооны энэ инновац хөгжлийн төвд нэгдээд хамтарсан шийдлүүд гаргахад ажлууд бид хөрөнгө оруулалтыг шийдэж чадна мөн экспортыг нөлөөлээд гадаадын зах зээл дээр экспортлж бас болно. Энэ бүх ажлыг хийх энэ холбооны үндсэн зорилго бол ингээд ажиллаж байгаа. За энэ нь бол манай холбоо бол нэлээд тууштай, нэлээд тийм бусад холбооноос ялгарх онцлогтой ажил гэж ялангуяа гадаад зах зээл дээр Монголд хийсэн бүтээгдэхүүн экспортлох зорилготой. Энэ гурван холбоо энэ GPCA, KPCA, CPCA-тэй бол бид нар холбоогоо тогтоочихсон. Одоо экспертүүдийг нь сонгоод манай Монголын манай энэ MPCA-гийн эксперт хийх бага бүрдүүлэлтээр бид нараас ярилцсан явж байгаа. Тэр баг бүрдчих юм бол бид нар зөвхөн энэ утааны биш утаагийн инновац дээр эксперт хийх биш Монголын бүх одоо төрийн одоо хийж байгаа бүх ажил дээр эксперт хийгээд явсан ч болохоор маш том баг бүрдэж ирж байгаа. Дэлхийн тэгэхээр бид нар энэ ажлыг одоо нас инновацийн төвийг эхлэхэд явах сонирхолтой. За энэ дээр нэг бас нэг асуудал юу гэхээр энэ дээр экспертүүдээр гарч ирээд хөрөнгө оруулалтаа шийдсэн одоо тэр багт бид нэр үйлдвэрийн бол энэ технологи парк дээр үйлдвэр байгуулж өгөөд ингээд ажиллах тийм бас зорилго бас байж байгаа. Тэгэхээр энэ бүгд яг хөө бүгдээ дандаа хоорондоо энэ дөрвөн үйл ажиллагаа бүгд хоорондоо уялдаа холбоотой юм биш. Тэгэхээр одоо нөгөө санаачлаг гаргацсан, судалгаагаа хийцэн янз бүрийн төсөл санаачлал явж байгаа оюутнууд, компаниуд, инженерүүд яг яаж хамтарч ажиллах, яаж хандах вэ? Ямар шат дараалал явах вэ? За ерөөсөө манай энэ холбооны инновац хөгжлийн төв дээр ирэл бүртгүүлнэ. За бүртгэлийг хүлээж аваад бид нар аль баг руу оруулах уу, яах вэ гэдгийг бид нар дотроо шийдээл баг болгох чинь тэгээд манай юу инновацийн төв бол одоо 7 хоногт нэг удаа юу хийж бүх гишүүд цуглаад уулзалт хийж нэг 7 хоногт нэг удаа. Тэгэхээр тэр уулзалтын дээр яг хөөх нөгөө өөрсдийнхөө гаргасан шийдэл санаа бүх юм яриад тэрийг олон цааш нь бид нэр хөгжүүлээд дараагийн экспертэнд шилжүүлэх тэр хэмжээнд нь болгох ажлыг 7 хоног болгон хийж байна. Тэгэхээр нэг ийм асуулт гарч ирдэг л дээ. Одоо инженер, техникийн хүмүүсүүд ингээд зохион бүтээлтэй хийгээд янз бүрийн батан нээлт хийгээл тэрийг дараа л хэвтчихдэг, хадгалцдаг. Тэгээд яаж хөгжүүлэх вэ, яаж бүтээгдэхүүн эцсийн нөгөө баялаг болгох уу, патент тентэр яаж авах уу гэж зөндөө асуудлууд тулгардаг. Нэг талаасаа бол одоо хүн амьтантай хамтрах гэхээр одоо хамаг ашиг машиг алдчихна ч гэдэг юм уу ингээд тийм янз бүрийн байдаг л да. Тэгэхээр тэр хүн одоо эцсийн үнэхээр тэр үний санаачлага инновацид ороод эцсийн бүтээгдэхүүн боллоо гэж бодоход нөгөө анхны маань автор тэр инженер зохион бүтээгч маань эндээсээ тэр ашиг хуваарлт нь ер нь ямар зарчмаар явдгийг, олон улсын жишг нь юу байдгийг, зарим хүмүүс маань бол эндээс зарим нь за одоо миний санааг авчих байх ч гэдэг юм уу нэг итгэлгүй тийм хандах тохиолдол их байдаг л да. Тэгэхээр энэ дээр ер нь олон улсын жишг нь ямар байдгийг, яаж ажилдгийг энэ талаар мэдээлэл өгөөч. Тэгэхээр бид нар бол одоо инновац төв бол энэ тухайн хүний гаргасан санал тухайн хүний патентийг бол ямар нэгэн эзэмшихгүй. Зүгээр тэр хүн шийдлээ одоо жишээ нь өөрийгөө хамгааллаа гэж бодно шүү дээ. Тэгэхээр бид нар энд бүртгүүлээд манай багт орж ирж байгаа бүх хүмүүстэй бид нар гэрээ хийж. Тэр гэрээн дээр бол оюуны өмч нь хэний талд байх хэрэгтэй юм. За хөрөнгө оруулалтыг бид нар шийдэж өгөөд энэ үйлдвэр дээр орж ирж байгаа шүү дээ. Энэ технологийн парк дээр. Тэгэхээр мэдээж технологийн парк дээр энэ үйлдвэр байгуулагдахад парк өөрөө тодорхой үйлдвэр байгуулсныхаа тодорхой хэмжээний жил болгон
такс аваад явчихна. А бусад тохиолдолд ямар нэгэн мөнгө бол гарахгүй. Харин бид нар үнэхээр сайн санаа гаргаж ирээд ингээд өөрөө мөнгө байхгүй, би судалгаа хийгээд мөнгө байхгүй. А эсвэл цаашаа ингээд экспертээр яваад мөнгө авахгүй гэж байгаа юм. Бид нар технологийн сангаас тодорхой дэмжлэг үзүүлж байна. Тийм л зорилготой. А энэ бол цэвэр нөгөө Монголд инновацийг хөгжүүлэх одоо Монгол хүмүүсээ дэмжих гэдэг төсөл. Тэрээс биш хэн нэгний төслийг улгаа хийгээд одоо парк дээр аваад хэрэгжүүлж гэдэг санаа байхгүй. Тэр тухай хэрэг тодорхой заагдаж байна. За хаяг байршил юунууд хаана очих уу? Утасны дугаар веб удахгүй нээгдэнэ гэжсэн тийм ээ. За манай веб бол ийм зөвхөн домен нь бол MonPC email гэж байгаа. За email гэх нь бол info MonPC email. За манай энэ email ингээ хандж болно. За мөн манай энэ 70 12 92 99 гэдэг утсаас ярьж болно. За имэйлээр хэлсэн баг. Ингээд холбогдох юм байна. Нөгөө 7 хоногийн уулзалтууд бол мэдээлэл нь хаагур цацагдах уу? Уулзалтуудаа хаагур хийхээр төлөвлөл. Энэ бол ингээ гэж бодоод байгаа. Зөвхөн танахтай контракт ч юм уу бид нөгөө 7 хоног болсон лекц явж штэ. Аа. Тэр лекцтэй чи уйлдуулаад дараа нь ч юм уу тий. Аа. Тэр сонирхолтой л явж. За өнөөдөр бол манай энэ Бүтээж Монгол нэгдэл дээр Монголын электрон техник үйлдвэрчдийн холбоог анх санаачлагчдын нэг мөн одоо Odell брендийг үүсгэн байгуулагч Ган Од ах ирж мэдээлэл өглөө. За баярлалаа.